За одоо ерөнхийдөө үрийг хэсгэх усаа бэлдэж байна. Ерөнхийдөө үрийг 38 градусд хэсгээдэг. Энийг үрлэгч гэдэг. Хэлдүүлэнд орж байгаа нь сементал үйлдвэрийн үхэр байгаа. Импортоор орж ирсэн бухны үрийг үрээр үрлэгч байна. Одоо энэ дэр үрчийн дотор байгаа шүү дээ. Энэ болохоор хасах 190 градусд үндсэндээ үрээ хадгалж байгаа. Азотонд. За энэ дээр үндсэндээ тухайн бухны үйлдвэр юу байдаг. За одоо ингээ баруун цумын малчин сайн бэлгэнд ирсэн байна. Ерөнхийдөө энэ үнэвд бас сайн бэлгийн нэг бас сүүний чиглэлийн сементалын үйлдвэрийн цустай ийм үхэр байгаа. Тэгээ энэ үйлдвэрийн энэ үхрүүл ерөнхийдөө мах сүүний хослол шинжтэй үхэр. Тэгээ бид нар л одоо ерөнхийдөө тухайн үйлдвэртэй одоо тохирсон энэ сементал үйлдвэрийн одоо бухны үрээр хэлцүүлэх ажлыг хийж байна. Ерөнхийдөө бид аль болох энэ орон хүмүүст энэ ажлыг бас таниулах гал суурь зохион байгуулалтын ажил хийж байгаа. Тэгээ ер нь тухайн үнэний одоо ингээ ороод 18-с 21 хоногт дахиж ороод орохгүй байвал хээлж олсон байх магадлал өндөр гэж үзэж байгаа. Тэгээ ер нь нэг сар гарантай болсон энэ бол эхогоор хээлийн шалгадаг байгаа. Өнгөрсөн жил бидэд нэг 26 үхэрт бас нэг хэдүүлээ хамтарч бас хийсэн. Үр дүн бол үндсэндээ эдний дээр 10 үнэнд хийгээд 10 тугал гарсан байгаа. Одоо энэ сементал бол алатаа үйлдвэрийн тугалнууд байна. Гарсан байна. Одоо тэгээд үр дүн 92% гарсан байгаа 4 жилийн ажил. Манайх нодлон 10 үхэрт хэлгэсэн. Үр дүн 100% гарсан. Тэгээд хосломол сементал үйлдвэр мөн алатагийн 4-өр сементалын 6 байгаа. Хоёр төрлөөр хэлгээд. Энэ жил сая нэгт хийлээ. Одоо ерөнхийдөө нэг 6-7 өнөнд хийх санаатай л байгаа. Зохиомжтой хэлбэрийн давуу тал нь юу гэж бодож байна? Давуу тал их штэ. Бид нар нөгөө цэвэр бух аваад 10 хэдэн сая авах тийм зардал сэргэлт байхгүй болохоос нөгөө богино хугацаанд сайн чанарын үйлдвэрийн малтай болно гэсэн хэм зардлаар энэ давуу талтай л гэж бодож байна. Эхний суурилт маань эхлээд 7 хоноод одоогийн байдлаар нэг 10-аад үнэт авч эхэлж байна. Энэ жилийн хувьд бол бааварчсан 200 үнэнд хийх төлөвлөгөө гаргаж чадж байна. 200 үнэний маань 200 үнэгээ 5 хэсэг болгон 5 хэсэгт суурлаад тэгээд үнэ анчны хувьд болохоор бааварч сумын зүгээс малчтай дэмжих үүднээс зөвхөн хэлтүүлгийн 50%-ийг даагаад үлдсэн 50%-ийг малчид өөрснөө гаргаад буюу 50,000 төгрөгөөр зөвхөн хэлтүүлэх боломжтой байгаа. Мөн үнэнүүдээ малчид маань өөрснөө авчирч өгөх, суурилтан дээр авчирч өгөх ийм ажил байгаа. Зөвхөн хэлтүүлэх хийлгэснээр малчид маань одоо энэ дэд хамгийн бага зардлаар өндөр ашиг шимттэй малтай болно гэсэн үг.